Энэ одоо тухайлбал гэр хорооллын өрхийн иргэдэд одоо худалдаж авахт нь байсан ийм бүхэл цоллог болсон түлшгийн л дээ. Ийм төлж байгаа хүмүүс дулаахан хонож чадах уу? Юу гэсэн ийм нүрс болуулах гэж олохдохгүй шүү дээ. Хаана ямар хаяг адрес хаягтай хийлээ ярина шүү. Тэгэхгүй бол зүгээр нэг зураг гаргаж яриад юм та хаана ямар иргэн амьдрыг гээд групп дээр иргэдийн тавьсан гэх юм байна. За нэг Түмэн баяр яг уу. За эн чинь бол нөгөө нэг угаасан баяжуулсан мэдлэг штэ. Сая би 5 дахь өдөр 5 өдөр ажилласан тийм ээ. 5 өдөр би ажиллахдаа одоо эний чинь бутлаад нөгөө нэг шахмал барьцдуулагч хийгээд тэгээд шахмал төс гаргаж байгаа штэ. Одоо яг энэ үрсэй чинь. Тийм. Тэгэхээр одоо эний чинь яаж ийм гэхээр бол одоо жишээлбэл над Түмэн баярын зүгээс заяа. За дээрэс нь бол ингээ маш олон группүүдээс иргэдээс ирж байгаа. Ямар ч бол та надаар хэлүүлдэг мэдж байгаа тийм ээ. Түүхийн нүрсээ түлмээр байна гэдэг өсөлт маш ирж байгаа шүү дээ. Комментээс маш ирж байгаа тийм ээ. За тийм биз. За энэ дээр яг бид нар түүхийн нүрс түлнэ гэж одоо арагшаага бид нар 10 алахгүй тий ухарч алахгүй бид нар урагшаага зах зээлийн чөлөөтэй болгож болтго юм уу? Иргэд мөнгө төлөөд нүрсээ аваад галаа түлхэхийн тулд яагаад заавал төрөөс код тогтоож өгөөд үүнд нь таарсан одоо нүрсийг авах гээд ингээд юм бөөн оочор дараалал үүсгээд олдсон мó. За дээрээс нь хорооноосоо бичиг, эндээсээ бичиг. Энд чи зүгээр нүрсээ авч галаа түлхэж байгаа болохоос үүдээ ямар нэгэн одоо харин би тайлбарласан шүү дээ. Нүрс 5-7 төвш дээр байгаа. Тээвэрлэлд одоо асуудал бол явцсан. За нэг 3-7 хоногийн өмнө тээвэрлэлтээр нэг асуудал гарсан шүү дээ. Тэн дээр нь бол нийслэлийн зүгээс арга хэмжээ аваад гэрээ хийсэн 2 тендер шалгаас 26 компани байна. 26 компаниас 20%-аас доош гүйцэтгэл хийж байгаа 2 компаниг бол гэрээг цуцалсан. За ингээд тэнийг бол манай нийтлэг үйлчилгээний нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас 18 машин гаргаад за энийг бол нөхөд явж байгаа. За ингээд тээвэрлэлт дуусж байгаа. За тэгэхээр яг хаана энэ цутгалаа гаргаж яг саний миний ирэлдэг нөгөө илүү картууд байгаа штэ. Яг аж ахуй ашиг хонжооны зориултаар ашиглаад байгаа. Ёс бусаар ашиглаад байгаа энэ картуудыг бид хүчингү болгож яг нөгөө иргэд маань нижигдэх байхгүй. Тэрнээс бол нүрс байна уу? Байна. Цэгүүдээр нүрсүүд хүргэж чинь. За яхаар нөгөө нэг хүргцэн байгаа цэгүүдээс чинь хамж авж байгаа асуудлууд гараад тэгээд постуудаар нүрсүүд гарч байгаа. 2-7 хоногийн өмнөх л пост дээр бид 45 шуудаа нүрсийг гаргахаас яасан. Өнгөрсөн хагас өдөр хэд бид 90 шуудааг. За говь алтаа дээр та бүх харж байгаа тийм бүглүүд ачааны машинаар манай нийслэлд заргаж байгаа нүрсийг тэр чигээр нь ачаад тэгээд дээрэс нь 2 давхар өвс байрлуулсан. Тэгээд ерөөхдөө бол өвс ачиж ийн гэж нэр доороор говь алтаа руу ингээ бүглөөтэй ачааны тэргээр ингээд нүрсүүдийг зааж. Яг ийм асуудлуудтай бид зэгцлэхгүй бол бид хэдэн мянган тонн нүрсийг нийслэлд оруулаад нийслэлд ясан ч гэсэн энэ нөгөө нэг хулгайны энэ зүг бус ашиглаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Бид энэ асуудлаа шийдэх ёстой байхгүй. Энэ асуудлаа шийдэхэд бол ингээд манай иргэдвэн тодорхой хэмжээний хүндрэл учруулж байгаад бол иргэдийн өмнөөс иргэдээс өмнөөс бол маш уучлалт бол хүсье. Гэхдээ бид нар яг энэ зүйлийг шийдэхгүй бол энэ жил болгонд амнаад явж байгаа. Өнгөрсөн жил бидний хийсэндээ 100 мянган тонн нүрс татаастай нүрс шүү дээ. 100 мянган татаастай нүрсийг бол гаргацсан байгаа байхгүй. Тэгээ энэ жил одоо бид нар яхаа дахиад 100 гаруй татаастай ийм нүрсийг бид нар дахиад ингээд ийм ёс бус хууль бусаар ингээд алдах нь өөрөө ингээд айгуу тийм эдийн засгийг өгөөж үү штэ. Та энэ зургийг харсан уу? 100 гаруй мянган тонн нүрсийг Улаанбаатар хотын хэрэглэгчдээс бус ингээ хөдөө орон нутг руу ч юм уу зориултын бусаар нөгөө уурын нам даралтын зуухууд дээр бол хэрэглэж байгаа нь бол тогтоогдсон. За энэ дээр бид энэ жил яаж ийм гэвэл энэ хууль бусаар зүй ёс бусаар энэ хэрэглэгчд зориулагдсан өндөр татаастай буюу энэ нэг шуудаа нүрч 25 мянган төгрөг үйлдвэрээс гарч байгаа татаас ороод 3750 төгрөгөөр борлуулагдж байгаа шүү дээ. Энэ хямдхан нүрсийг ингээд зөв бусаар цуглуулад бөөгнөрүүлээд тэгээд аж ахуй нэгжүүд дээр зарж байгаа дамал зарж байгаа асуудлыг зогсоож байгаа.